За энэ оюутлогоо компани төлөөлөл зөвлөлөө 2011 оны 11-р сарын 11-ний өдрийн тогтоол. За энэ тогтоол бол гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн хяналтыг сайжруулах тухай гэсэн юм тогтоол байна. За энэ тогтоолоор шүү дээ. Оюутлогоо компаниас Эрдэнэс оюутлогоо компанид $20 сая олгосгоо гэсэн юм шийдвэр гаргасан байна. Оюутлогын тузаас. Өөрөөр хэлбэл гадаад Рио Тинтогоос Монголын засгийн газар өөрийнхөө харьяа Эрдэнэс оюутлогоо компани руу $20 сая авсан байна. За би огногийн сараар 21 оны 11 сарын 21 оны 11 сарын 11-ний өдрийн тогтоол байна. За одоо энэ Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэл байна. За энэ 2021 оны 11-р сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл байна. Өөрөөр саяны оюутлогоо тузын тогтоол гарахаас нэг өдрийн өмнө $20 сая өгсгөө гэдэг шийдвэрээс нэг өдрийн өмнө энэ мөнгийг юунд зарах вэ гэдэг шийдвэрийг засгийн газар гаргасан. Огноо нь асуудалтай байна. Тийм байна. Тэнд шийдвэр гараагүй байхад Монголд тэрийг яаж зарах вэ гэдэг шийдвэр гаргасан. Мөн үү? Тэгэхээр хин нэгэн амаар тохирцсон байсан байх нь. Гэдэг нь энэгээр огноогоор баригдчихж байгаа байхгүй юу? За энэ дээр юу гэж байгаа вэ? Гадаадын хөрөнгө оруулагч талдаа үр дүнтэй хилцээр хийхэд шаардлагадах зөвлөх үйлчлэгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор Эрдэнэс оюутлогоо компани эх оны төсөвт холбогдох санхүүжилтийн их усрыг тооцсон тусгуулах арга хэмжээ авахыг Эрдэнэс оюутлогоо компани гүйцэтгэрэлд чиглэл даалгасан ийм тогтоол гарсан байна. Юу? Протокол тэмдэглэл гарсан байна. За энэ дээр нууцын тэмдэг дардсан байгаа. Тийм байна. Энэ төрийн нууцын дардсан биш. Биш үү? Хуурамч. Энэ төрийн нууцын дардсан биш. За энийг яг юу нотолж байна вэ гэхээр Тагнуулын эрхийн газраас 2025 оны 9 сарын 26-ны тэг 02396 тоод засгийн газрын хэлэх газрын тэргүүнд дараах мөнх эрдэнэт ирсэн албан бичих байна. Энэ албан бичигт саяны ярьж байгаа 2025 оны 9 сарын 24-ний дотор ил болгох арга хэмжээ авахыг холбогдох байгууллага албан тушаалтанд даалгасан засгийн газар хуралдааны тэмдэглэл гарсан. За энэ тэмдэглэл нь хаана байна вэ гэхээр энэ засгийн газрын хуралдааны 25 оны 9-р сарын 24-ний өдрийн 18 дугаар тэмдэглэлээр хууль зөрчин албаны нууцад хамааруулсан. Хууль зөрчин албаны нууцад хамааруулсан бүх зөвлөх үйлчлэгээний гэрээнүүд тэдгээртэй холбоотой материалыг 25 оны 9-р сарын 24-ний өдрийн дотор ил болгох арга хэмжээ авахыг даалгацсан. Өөрөөр хэлбэл энэ материалууд 24-ний өдөр ил болцсон нууц биш материалууд гэсэн. За хамгийн сонирхолтой нь засгийн газрын энэ Тагнуулын ерөнхий газрын 25 оны 9 сарын 26-ны бичигт одоо энэ бичгийг таах өөртөө татаад ингээ үзэж байна. Энэ ингээд энийг нууцад албаны нууцад хамааруулах мэдээллийн жагсаалт боловсруул Тагнуулын байгууллага санал авч баталж байгаагүй бол анханасаа нэр бүхий төрийн өмчт хуулийн этгээд нь нууцын дарцаар тэмдэглэсэн байна. Нууцын дарцаар, албаны нууцын дарцаар. Албаны нууцад хамаарахгүй. Энэ нөгөө дарсан саяны гэрээнүүд чинь албаны нууцад хамаарахгүй. Нууцлсан мэдээлэлд хэрэглэж байгаа нь нууцын зэрэглэлийн дарцыг төрийн болон албаны нууцад хамаарахгүй мэдээлэл тэгчид хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл энэ анханасаа Тагнуулын байгууллагаас энэ нууцын дарцыг дарахтаа зөвшөөрөл аваагүй. Хууль бусаар албаны нууцын дардас дарсан анханасаа нууц биш мэдээлэл байна гэдэг Тагнуулын байгууллагын дүгнэлт нь энэ. Тэгэхээр саяны ярьж байгаа миний албаны нууцын тамхтай 21 онд нууцлсан энийг хууль бус гэж Тагнуулын байгууллага. Энэ нууцын дарц. Тэгэхээр одоо ямар нэгэн хуулийн хариуцлага яригдгүй. За тэгэхээр ер нь юу болсон байна гэдэг нь одоо тодорхой болж байна. 2021 оны 11 сард Оюун эрдэнэт засгийн газар
Рио Тинто бас 20 сая доллар авах гэрээ хийсэн байна. 20 сая доллар. Үлдсэн нь яасан юм бол 19 нь нотариус дээр явчихсан. Үлдсэн нь 12 сая доллар. За 20 сая долларын гэрээ хийгээд энийг юунд зарцуулах вэ гэсэн чинь гадаадын хөрөнгө оруулагч талдаа үр дүнтэй хилцээр хийхэд шаардлагатай зөвлөх үйлчлэгээний зардал гэдгийг маш ерөнхий юм зарцуулахаар засгийн газар шийдвэрлэж байсан байна. Энэ дардсыг засгийн газар дараагүй. Эрдэнэс оюутлогоо компани албан нууцыг хамтарсан. Өөрөөр хэлбэл энэ хууль бусаар нууц биш асуудал дээр албан нууцын дарсан байна гэдэг тагнуулын байгууллага өөрөө тогтоогоод. Энэ нууцын дардсан хаана хадгалагдیں۔ Энэ компани дээр байгаа шүү дээ. Дарч тийм үү? Тийм. Компани дээр байгаа албан нууцын тамга дарсан байна гэсэн үг байхгүй юу? Нууцлах ёсгүй, нууц биш асуудал дээр анханасаа. За ингэж байгаад энэ орж ирсэн 20 сая доллароос 18 сая долларыг зарцуулсан байна. 18 сая доллароос миний тухайтад сая 1.9 сая доллар нь бол Их Британи улсад бүртгэлтэй дөнгөж байгуулагдсан 2 хүнтэй гишүүнтэй Монголын саяны хэлсэн энэ Эрдэнэс оюутлогоо хийсэн гэрээнээс өөр ямар нэгэн гэрээ ажил хийж гүйцэтгээгүй. Тэгээд ерөнхий сайд оюун эрдэнэ номингийн гадаад ажил Википедиаг янзлсан гэсэн мөн энэ дотор нь тэр саяны ярьж байгаа миний ил болгосон албан нууцын тамгатай Монгол хаан жүжигийн гадаад сурталчилгаа хийсэн гэсэн тайл ирсэн. Энэ гэрээ байгуулсан компани өөрийнх нь ирүүлсэн тайланд байгаа нууцын тамгатай мэдээллийг миний бие тухайтад ил болгосон гэсэн. За энэтэй холбоотой маш олон асуудлууд шалгадна. Энэ нь ганцхан албан тушаалын албаны бүрэн эрхтээ одоо хэрэгэлсэн асуудал байна уу? Тийм ээ? Мөнгө угаах гэмтэргийн шинжтэй асуудал байна уу? Мөнгө угаах. За мөн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмтэргийн шинжтэй асуудал байна уу гэдэг олон асуудлууд цаашид шалгагдана. Эрдэнэс оюутлогын шилэн даасны гүйлийг харахаар ийм том дүнтэй гүйлээ хийгдсэн юм байхгүй. Тэгэхээр нууцын дарцтай байсан гэсэн үг. Сая Эрдэнэс оюутлогын захирал асан Цэрэн Батаас тодруулахад засгийн газраас чиглэл өгсөн бид нар бол мэдэхгүй гэдэг тайлбар. Чиглэлгээд байгаа юм би сайн уншаад өгчлээ шүү дээ. Тэр нууцын дарцсан өөрөөр хэлбэл одоо гадаадын хөрөнгө оруулагчтай зөвлөх үйлчилгээ хийх гэдэг ийм маш ерөнхий одоо юм залт байсан ба шүү дээ. Ийм нэг тэмдэглэл гаргаж байгаад ийм тэмдэглэл гаргахтаа сайн хэлж шүү дээ. Нөгөө орж ирэх ёстой 20 сая доллароо орж ирээгүй нөгөө тал нь 20 сая доллар Монголын засгийн газарт өгье гэдэг шийдвэр гаргахаас нэг өдрийн өмнө Монголын засгийн газар нь энийг ийм юмд үр гэдэг шийдвэр гаргацсан ба шүү дээ. Тэгэхээр энд хэн нэгэн хүмүүс ам тохиролцоо хийсэн байна гэсэн үг. Мөн үү? Ам тохиролцоо хийсэн. Энийг нууцлсан байна гэсэн үг. Нууцаар 3-4 жил зарцуулсан байна гэсэн үг. Юун зарцуулваа гэдэг нь одоо бүх зарцуулалтын гэрээ тайлангуудаа бүгдийн нууцын тамгатаагаар нуусан байна гэсэн үг. Тэр нууцын тамга дарсан асуудал нь хууль бус гэдгийг тагнуулын байгууллага дүгнсэн байна гэсэн үг. Тийм ээ? Тагнуулын байгууллага бичгээрээ анханасаа хууль бусаар нууцын дарцыг хэрэгэлсэн нууцлах ёсгүй асуудал байжээ гэдэг дүгнэлт нь гарсан байна. Ер нь нэг иймэрхүү асуудал гараад байна л да. Таныг юу гэдэг сүүлийн үед ингээд хууль шүүхийн байгууллагаар эцэлэн тогтоогдоогүй зүйлийг хэн нэгний нэр усыг дурдж улс төр одоо яг юм экзекутив нөхцөл байдлын үед олон нийтээ санаа авч гэдэг юм уу ийм байдлаар мэдээлэлд байгаа нь хариуцлагагүй үйлдэл байна. Одоо энэ Монгол улсын засгийн газрын 9 сарын 24-ний өдрийн хуралдаанаар саяны нууцтай холбоотой асуудлыг хэлсэн байх нь. Өөрөөр хэлбэл 24-ний дотор ил болгоо гэдэг асуудал гарсан байх нь шүү дээ. Тэгэхээр энэ 25 оны 9 сарын 24 буюу одоогоос 10 хоногийн өмнө одоо засгийн газраас энийг нууцын дарцыг хуу хамж хайсан асуудал байх нэ гэж одоо тавхан ойлгоцсон. Тийм учраас энэ дарц байжсэн учраас энэ нууц ч юм уу нууц биш ч юм уу одоо гэдэг тэгэхээр асуудал байх нь шүү дээ. Тэгэхээр нэгэнт ил болцсон хүрээнд энэ асуудал одоо яригдаж нээлттэй яригдах юм боломж болцоо гарч ирж байна гэсэн. За одоо хууль дүрм зөрчсөн ийм тодорхой боллоо. Тэгвэл энийг цагдаагийн байгууллагад энэ одоо гэмтэрэг энэ шинжтэй байна. Энийг одоо шалгаа албан тушаалын чиглэл. Одоо хүмүүсийн өөрийнх нь өгж байгаа мэдүүлэг бол дандаа өөрийнх нь эсрэг нотлох хором тулгуур ашиглагдана. Тийм учраас энэ асуудлыг би одоо өчигдөр өглөө та танд хэллээ. Үгүй. Эхлээд оюун эрдэнэ номин гэдэг хоёр үнээс байгаа.
Тийм надад. Намин гэдэг хүнээс асуухаар үгүйсгэж. За асуугаатгаа. Санхүүжилт гаргаагүй байсан. За харин тэр баримт нь өөрөө одоо нотлох баримт болж явна. явна. Одоо Номын сайдын зардалтай хамаатай юу? Энд ч юм бол оюутлоготой холбоотой зардал. Тэгэхээр за одоо харин одоо энд би хэлээд шүү дээ. Би сая хэд одоо ийм ноцтой шинжтэй асуудлууд одоо урьдчилсан байдлаар байна гэдэг нь харагдаад байна шүү дээ. Тухайлбал одоо адил нэг ажил дээр яг адилхан ажил дээр 2 гэрээ хийсэн ч юм уу. Одоо жишээлбэл нэг нь болж ихнээсээ ажил хийдэг гэрээ, нэг нь халахвчилж одоо мөнгө угааж нэг гэрээгээр 2 ажил авдаг байж болцсохгүй одоо гэдэг ч юм уу. Одоо нэг тийм яг олон улсад нэр хүндэтэй зөвлөх хүнчлэгээний компани байж байдаг. Нэг нь одоо мөнгө угаах шинжтэй халахвч магадгүй өөрсдийнх нь байгуулсан байж болзошгүй ийм компани байгаа асуудал яригдчих байна. За энэ юугаар харагдаад байна вэ гэхээр ажлын туршлага, тэр нөгөө холбогдох мэдээллүүд, хийсэн ажлын тайлан одоо Эрдэнэ соёлын компанид тэр нууцын дарцтай гэж хадгалагдаж байгаа. Энэ тайлангуудаас нь үзэхэд харагдаад байгаа байхгүй юу? Энэ нь юугаар одоо эцлэгдээд байна вэ гэхээр жишээлбэл Монгол улсын гадаад хэргийн яамны та одоо хамтарч ажиллаад ингэсэн гэдэг нэг компани мэдээлэл гаргаж штэ. Гадаад яам нь уучлаарай би таныг танихгүй гэж хэлээд штэ. Би ийм Монголиагийн ажлыг хийсэн юмаа гэсэн чинь нөгөө байгууллага нь уучлаарай би ийм Монголиан би уучлаарай таныг танихгүй бас мэдэхгүй гэж хэлээд штэ. Тэгэхээр энэ Монгол улсын одоо төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд яг тэгэхээр төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад айлчлалыг зохион байгуулсан гэдэг нэг юм байгаад шүү дээ. Гэхдээ тэнд нь дандаа номингийн л гадаад айлчлалын одоо зураг мэдээлэл тайлангууд байгаад байгаа байхгүй юу? Ерөөсөө. Тэгэхээр энэ асуудал өөрөө магадгүй Монгол төрийн одоо албаны нэрийг одоо тийм халахвч байдлаар ашиглаад ингээд одоо бас энэ албан тушаалын хэргийн асуудал байна уугүй гэдэг энийг хууль хяналтын байгууллага одоо шалгах асуудал болж байна. За би энийг сонссноо сая засгийн газрын хуралдаанаар өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг аль бие усаар бүх материалыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа гэж би сая сонслоо.